Манай сайн авийн нэг текст дээр штэ олон өрөөнд ингээд төөрөөд ээж хахаар нэг жижигхэн газар бужигнаад ээж хах нь илүү гоё ойр дотны идэх штэ гэдэг шиг. Бүх урлагийн нийлмэл одоо ямар урлаг вэ гэхээр кино урлаг байсан. Тэгээд ер нь өөрийгөө хайгаад олон зүйл рүү өөрийгөө сориод байснаа яг анзаараад за ерөөсөө л энийг бүтээдэг хүн болъё. Тортог хийдээ буу. Сургуулаа төгссөн ч бас л өөрийгөө хайж лээсэн. Яг тэр үед даваа сур ингээд ахын тухай яг ингээд уншиж байхдаа өнгөрцөн гэдгийг сонсоод айгүй их ингээд дотор юм харуулсалт төрөөд байгаа байхгүй юу. Ийм мундаг Монголаа энэ орчлонд байхгүй болчлоо. Үр хүүхэд гэр бүлд нь ямар тусч аваалаа гэд. Тэгээ нөгөө уран бүтээлч хүн чинь амар мэдрэмтгий их нэртэй нь холбогдоод за ингээд би ингээд сургуулаад өнгөж сайхан төгссөн юм аа. Тэгээд тантай ингээд холбогдоод танаа хүнээр юм кино уран бүтээл хийж сурах босгомоор байна гэд амраагч маань ингээд гой нээлттэй хүлээж аваад бит хоёр бараг зохиолоо бичих гэж бараг амьдэрсэн. Зуны 3 сарын өрөнд хамт байсан. Тэгээд хүүхдүүдтэй танилцаад, уулзаад, хамт тоглоод, хамт хооллоод яг тэр үедээ би ингээд судалгаа л хийгээд амталтаа дүрийнхээ судалгааг яг тэгэхээр бодит түүний амьдралаас сэтгэлж байгаа кино учраас маш сайн судалгаа хэрэгтэй мэдээж хэрэг тэр хүний амьдралыг яг л гоё бодитоор гаргаад ирэх гэсэн бодол байсан учраас тэгээд амраагчтай холбогдоод та нэг гинт нэг юм үе юм чинь ингээд санаг дурсамж чинь сэтрэн тэр үед над руу шууд бичиж байгаарэ гэв. Тэгээд бүр амраагч зүүдээ хүртэл над руу бичдэг гэсэн. Тэгээд бид хоёр альбомын дэлгэж яриад энэ 15 жилийн амьдралын түүхийг яриулаад хантайгаа амьдарсан, амьдрал анх яаж танилцсан, 5 хүүхэдтэй болох процесс гэж өчнөө бол амьдралын нухчаанууд байгаа шүү дээ. Рекорд хийгээд авцсан. Яриа хийгээд бид хоёр ингээд амьдралын түүхийг яриулж байгаа. Тэгээ бүгдийг ингээд шивсэн чинь бараг 100-га тууцлсан. Гэр бүлийнх нь одоо дурсамжуудын үйл явдлын гол цөмүүдийг ингэж тастаж аваад сцен болгож хуваагаад 90% нь бараг бодит явдлаас сэтүүлж яг сценүүд маань кино, сайн кино маань бүтчихсэн. Гацалт гэж юм байдаг. Одоо манай кино зохиолч юм уу ямар нэг одоо үргэлжлсэн үгийн зохиолчд ч тэр бүгдөө л мэдэрдэг. Яг ингээд нөгөө санаагаа олсон мөртлөө тэрийг яаж баяжуулах вэ гэдэг дээр бас гацна. Эсвэл санаагаа олох дээр гацна. Тэгээд яагаад гацж ийн вэ гэхээр нөгөө нүдэнд харагдахгүй байгаа учраас бичиж чадахгүй болчихж байгаа. Дүрслэгдээд ирэх юм бол шууд бичдэг. Маш хурдан гардаг зохиол. Тархинд бичнэ гэдэг чинь л удаан хугацаа шаарддаг. Бараг сар, 2 сар, 3 сар ч дүүлж магадгүй. Оюун бодол дотор нь одоо мянган зохиол байлаа гэхэд тэрний хідэн уран бүтээл болгоо тий. Заримдаа тархиа унтраагаад өөр зүйл рүү анхаарлаа хандуулж иж гинт өөр юм ингээ хоол мол хийцэн ч юм өөр юм хийцэн дээр байжангууд гинт толгойд ороод ирдэг байхгүй. Ирлаш киноны хуулбар бол биш. Зохиолын яг хүүхдүүдээс олж авдаг байхгүй юу? Хүүхдүүд маань өөрсдийнх баянтай. Эднэрийн дунд байхаар чинь ингээл яг тэдний ингээд нэг баянгуудыг ингээ олж хараад тэндээс нь яг зохиолынхоо санааг олж авдаг. Эсвэл миний нөгөө хүүхд насанд тулгарч исэн зүйлүүд ч юм уу тэдэр нь ингээд баян байдлаар одоо нэгсэндээ бантаад дуустдаг гэх юм уу да одоо манай үйл явдал хөвчлэн тэгтээ нэг сургамжтай тий жанрт баригдахгүй олон төрөл жанр дотроо агуулгаддаг нэг анги нь одоо богинохон штэ 5-10 минутын ситком зурлал гэж явдаг. Тэнгүү тэр дотор аимшигын жанг байна, инедми, за фантастик, романс, хөнгөн хөгжилтэй, драма гэх ингээл олон төрлийн жанрууд холилдсон байдаг учраас айгүй сонирхолтой байдаг. Хүүхдүүдтэйгээ ажиллахад ч тэр маш сонирхолтой байдаг учраас бас өөрийгөө дадлагжуулаад яваад байна гэж хараад байгаа олон төрлийн жанр. Ер нь л нөгөө зохиолоо өөрөө бичээд найруулдаг найруулагчийн хувьд бол бас ялгаатай талуудаас байна л да нөгөө өөрөө өөртөө зөрчилдөх эсвэл өөрөө өөртөө найзлах гэсэн хоёр юм сул болон давуу тал байгаа. Би нөгөө сайн ав дээр яг тулгаа хас яг тийм юу авч зөвлөгөө авч ирсэн. Чи ингээ бүх юмаа ингээ бичээд ингээд өгчөөд байна. Жүжигчин тэр дээр чинь гаргалгаа олж авах хэвээр. Тэгэхээр найруулагчийн зохиолоо өгчөхтэй ингээд. Тэгээ яг тэгэхээр бас сул тал нь нөгөө зохиолоо хөндлөнгөөс олж харж одоо зохиолынхоо сул талыг олж харахаа болчдөг гэх юм уу? Ялангуяа юм үг гэдэг чинь киночдод зохиолчийг зургийн талбай дээр хизээч авчирч болохгүй гэдэг. Яг тэгэхээр зохиолчийн нөгөө төсөөлөл бууцсан зүйл нь зургийн талбай дээр гараад найруулагчийн одоо нэгсэн хүүхд өмчн болоод очиж байгаа ч зохиолчоос дамжигдаад тэнгуү зохиолч нөгөө өөрийнхөө харцнаараа ёо ийм байж болохгүй би ингэж бичээгүй гэдэг нэг юм зөрчил гарч ирдэг юм. Нэг бодлын тийм зөрчилтөн үүсгүйгээр 100% харсан юм аа дэлгэцэнд буулгах боломж бүрддэг.
давуу тал бас байна. Ямар ертөнцийг үзэгчдэд нөгөө харуулах гад байгаа юм тий. Шинэ ертөнцийг одоо бүтээж байгаа л гэсэн үг шүү дээ тий. Ямар нэгэн одоо жанрт баригдахыг хүсдэггүй уран бүтээлч өөрийгөө бас олон төрлөөр нь сорж үзье гэж боддог. Үргэлжлүүлээд бас ерөнхийдөө бодит явдлаас идэвсэн биографи төрлийн киногоос хийх бол зорилго байгаа. Залуу уран бүтээлчид олон талаас нь нээж үзмээр байна. Олон уран бүтээлчтэй хамт ажиллаж үзмээр гэсэн юм төлөвлөгөөнүүд бол байгаа. Тэгээд бас уран бүтээлээрээ үзэгчтэйгээ уулзъя тий.